Хүн ер нь яг унтах шаардлагатай юм уу? Тийм их цагийг унтаж өнгөрөөж байснаас бараг хэрэгтэй зүйлээ хийгээд явж байгаа хэрэгтэй юм шүү. Унтахгүй бол тийм их өрөвтэй биш байж чадна гэж бодож байна. Тэр хараад үзье. Хэмжээ түгээр бишигтэй байлаа. Асуудал нойр биш байсан байхгүй. Удаж байгаа юм ханаа. Өчигдөр нэг цаг унтлаа. Юу юм шүү? Жаргалтаагүй зовлон юм шүү. Эцсийн найдвар шүү. Сайн наа. Нойрны сэдв яг үнэ аймагтай гүнзгий юм шүү. Яг сайжруулах болохгүй гэдгийг өөрсдийн биеэрээ нэгдэ харуулъя. Хөөе. Дунд чинь тэгээ сайжирч байгаа юм уу? Авар чинь хэдэн цаг надад хэдэн цаг сонде 2 цагтаа 6 цагаас бас. аанда. Баярлалаа. Аанда. 11 ч тоо шүндөр. What? Шүнс өглөө хичээлтэй юм чинь 6 дэж байсан. Аанда. Баярлалаа. 2 цаг тунтаад 9 цаг тунтаад Аанда. Баярлалаа. 5 цаг тунтаад 7 цаг. Оо. Баярлалаа. 11 гэж өгсөн. 6 гэж өгсөн. Аанда. 12 гэж та 6 гэж өгсөн. Баярлалаа. Баярлалаа. Бидний хийсэн судалгаагаар 18-аас 30 насны залуус дунджаар 6 орчим цаг унтдаг. Энэ нь анзаарахад хэвэн мэт санагдаж болох ч тэд яг хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ гэдгийг харвал ихэнх нь шөнө 12 цагаас 2 цагийн хооронд унтаж өглөө 6-аас 7 цагийн хооронд сэрдэг. Тиймээс бид өөрсдөөсөө эхэлж нойрны эмнэллээ зөв болгох 21 оны челленжийг эхлүүлж байна. Өдөр өдөрчээр 5-6 цаг. Баг унтахаараа 4 цаг, их унтахаараа 14 цаг. Цаана 2-4 цаг. Өдөрт нэг 4-өөс 6 цаг юм уу? Ийм нойрны хэмжлээ хэр удаа явж байгаа вэ? Бараг сар явж байгаа уу? Яг мэдэхгүй. Заавал сүүлийн 4 жил. 4 сар. Тэгэхээр 12 дахь ангиас шахаа. 21 хоногийн хугацаанд хамгийн чаленж болж магадгүй нэг зүйл нь яг энэ хугацаанд 7 цагийн зөрүүтэй газарт очиж хуралд оролцсон. Тэгэхээр энэ хамгийн чаленж гэж магадгүй нэгт нойроо эндээс хасан байж явна. Тэгээд очсны дараа бас тэнд нэлийн ачаалтай давхар нэг өөр хөтөлбөртөөс хамрагдаж байгаа. Тэгээд давхараас ажлууд гэдэг ч юм уу иймэрхүү байдлаас болоод нойрны маань зөрүүнээ цагийн зөрүүнээс болоод бас нойрны хилбэлс нэлийн алдаг тоолоо гэж үзэж байна. Шүн унтгал. Яг ч угаасаа ингээд их тунцсан жаргал унтсан гэсэн ингээд шүн сэрчээд идэв. Чи одоо өдөр унтаад болохоор арай унтахгүй. Гүн наач ингээд чанарыг тэмч ялах үзээ. Өдөр унтаагүйсэн ч унтсан гэсэн орой их унтаад эсвэл орой унтаадсэн гэсэн өдөр унтахгүй заяа. Тэгснэ орой ингээд оройд унтсан штэ. Тэгсэн ч ялгааг ингээд шүн сэрдэг байхгүй. Гол асуудал. Яасан тэрийг засч чамд ер нь амьдралын юм хэлээ ч үү. Би ингэ яг гүн ойрондоо ордгоо. Тэгээ нөө сэрчээд иддэг. Хар дараа сэрчгээр тэгээ буцаад унтч чаддаг. Тэр л челленж л. Хэлэлцээ байгаа юм болохоор зөв яг зөв ингээд техникээр хийх юмнуудыгаа ингээд зөв цагийн үеэрт оруулах тайм менежмент юм шиг санагдав. За баярлалаа. За. Тэр иймэрхүү челленж болно. Манай хэд маань болохоор нойроо засах гэж хичээв. Харин тэр хэдийн унтаагүй цагийн хэмжээгээр би өөрийнхөө нойрыг хасна. Тийм болохоор багийнхнаа нойрыг засахын тулд өөрийнхөө нойрыг золиослж байгаа гэсэн. Жишээнд эднэрийн хэлсэн унтдаг цагийн дундаж буюу 6.9 цаг би унтах хэрэгтэй болж байна гэсэн үг. За миний хувьд бол үнэхээр нойргоо явж болно гэхээр чаддгүй. Хамгийн түрүүнд нойр сайтай бүтэн байж амар их бүтэнчтэй байж чаддаг. Нойргоо явах өдрөдөө үзэн яддаг. Тэгэхээр унтаагүй байгаад үзээрэй. Гатуу юу? Зэрэг гэж хэлсэн өөрөө. Одоо үгүй. Ой, нойргоо байгаад үзээрэй биш. Юу лээ? Нойргоо байгаад үзээрэй биш шүү. Нойргоо байхгүй байгаад үзэхгүй байгаа юу гэсэн үг юм бэ?
За тэгээд амжилт манайхаа. Эрүүл нойр бүтээмж өндөр байхын тулд. За тэгэхээр бид нарт ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр нойрыг яаж юмчих юм? Яг хүн унтж байгаагүй хүн өөрөө яг эзэнээс эхэлж унтсангүй яаж мэдэх юм те? Нийл үүдэн тэгэхэд унтцсан байж байгаа. Энэ асуудал дээр маань Техас он маань бидэртэй хамтраад биднэрт энэ цагийг өгсөн байгаа. Тэгээд нэг сонирхолтой санагдсан юм бид нар өөрөө унтж байхдаа бидний зүрхний тэн амьсгалын тийм хэмжсэн зүйлүүд мэдтгүүц өөрчлөлт болд юм байна. Энийг уурах боломжгүйгээр. Тэгээд энэ цаг болохоор юм ногоон төвөө ашиглаад бидний яг тэр зүйлүүдийг хэмжээд яг унтж байгаагүйг нь аюун оновчтойгоор хэлж чаддаг юм байна. Тэгэхээр энэгээр хэдүүлээ хэмжинэ. Тэгээд юу ч гэсэн биднэрт энэ цагийг бидний энэ судалгааг дэмжиж олгосон Технос зооныхонд баярлалаа. Тэгээд энэ цагийг албан ёсоор нь оруулж ирд юм байлээ. Тэгээд Технос зооныхонд баярлалаа. Тэдний эхний 7 хоног бол туршилтын 7 хоног байх бөгөөд сая хэлсэнчлээ яг хэдэн цаг унтдаг гэдгийг амаар биш яг бид датагаар хэмжиж үзье. Ингээд чиглэлээ эхлүүлцгээе. Маш сонирхолтой зүйл олж судалсан. Тэрний юу гэхээр circadian rhythm гэдэг зүйл. Одоо бидний дотор зүрхээ хэрхэн цогцолуулах, биеийн температурыг цогцолуулах ч юм уу гэдэг юм амин шаардлагатай мөртлөө бид нар ингэ дахиараа шууд үдирдэж чаддаг нэг тийм зүйлүүд байдаг шүү дээ. Гэхдээ амар чухал шаардлагатай. Тим системүүд адилхан систем байт юм байна. Бүх амьд амьтад адилхан. Circadian rhythm гэх. Тэр нь юу вэ гэхээр тарих гадаад орчинд өдөр болж гинэ, өшин болж гинэ, өглөө орой байна уу гэдгийг таах оролдлого юм байна. Тэгээд тэрүүгээр баримжаа аваад өөрийнхөө дотоод бас бидний зохицуулж чадахгүй маш олон биохимийн процессуудыг зохицуулт юм байна. Тэрэн дээр зөвөрлөө. Тэгээд circadian бидний бие дотор угаасаа нөгөө цаг гэж угаасаа байхгүй юм чинь. Бас circadian rhythm ч гэсэн нэг зүйл дээрээс баримжаа авах шаардлагатай. Тэр нь ингээд судлаад яг юунаас хамгийн түлхүү баримжаа авдаг вэ гэдгийг харсан чинь нүдээр орж байгаа гэрэл. Нүдээр орж байгаа гэрэлээр жишээлбэл их хэмжээний дан зэхэр гэрэл нүд рүү ороод эхлэнгүүт хүний тарих цаанаасаа circadian rhythm өглөө болж байна гэдгийг ойлгоод хүний хичээлүүд сэрэх, эрч хүчтэй болох төр зүйлүүд алхмуудаа авдаг. Шууд тусгалын хэд шар гэрэл илүү их шарвтар гэрэл ороод ирэнгүүт харж байна буюу одоо хамрах төлөв рүүгээ орох цаг нь болж байгаа юм байна шүү гэдэг их мэдчлэн зүйлүүдийг ойлгодог болчиход байна. Тэгсэн чинь болохоор бид нэр орчин үеийн нийгэмд амьдрангуудаа circadian rhythm-ээ тохируулах гэхээс илүүтэйгээр бүр төөрөгдүүлээд байдаг тийм. Химэл гэрэл, утасны дэлгэц хараад гэх мэтчлэн. Тэгээд өглөө орой янз бүрийн цагууд сэрээд гараад ангууд гэдэг ч юм уу тийм. Тэгээд яг өглөөний тэр дан цэнхэр гэрэл зөвхөн өдрийн гэрлээс хамаагүй хүчтэй нөлөөлт юм л да. Тэр сэрэх гэдэг зүйлтэнд нь болохоор яагаад гэсэн чинь жишээлбэл нөгөө хулганы төг байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд цэнхэр гэрэл хараад өглөө болж гинөө гэдэгтэй адилхан. Өглөө цэнхэр гэрэл болохоор нарны гэрэл чинь бол ингээд маш олон долгионы ортод гэрлүүдийн цуглуулга байгаа. Цэнхэр гэрэл болохоор агаар манд янз бүрээр ойгоод хамгийн түрүүнд биднэрт ирчихдэг. Тэрээр мэддэг шүү. Зя Би ямар тэнийг юм асууж. Тэгэхээр ч баг өглөө бас өнгөд уцаар олдсон юм биш үү? Аха. Амар сэрэх юм шүү. Өглөө босоо тий. Тэгэд мэдхгүй магадгүй. Юу ч байж бас магадгүй юм л та. Бас нэг юм анзаарахгүй бол одоо шилбэл дотор амар гэрэлтэй санагдаж байна тий. Гадаа харангууд бас адилхан гэрэлтэй ба тий. Гэхдээ ялгаа нь яг үнэндээ энэ хоёрын гэрлийн эрчмийнх нь ялгаа, нэгтгэжлийнх нь ялгаа нь 2 дахин биш, 10 дахин биш. 1000 олон түүнээс их хэмжээний ялгаатай байд. Нарны гэрэл илүү сайн сэргэн гэсэн үг. Нарны гэрэл хамаагүй илүү эрчимтэй. Яг уу чи амар зэмэл асуулт асуугаад намайг унгаачлаа л та. Яг мэдэхгүй байна. Тэгээд яг өөр талаар тэр нь буруу гэж магадгүй. Би зүгээр хальт нэг юм сонссон нөгөө
Скандинавийн орнуудын нөгөө зарим улсуудад нөгөө өвлөн чөлөө нар дөнгөж мандахж ирэл босоож ярих шиг нэг тийм улсууд байдаг шүү дээ. Тэднэр дээр албаар нөгөө хүмүүсийг сэрэхийн тулд өөр тийм химэл гэрлэр ингэж нөгөө скатинер ритмийг илүү докторжуулах гэдэг ялангуяа өөр улсаас ирсэн хүмүүсэд тийм байдаг гэж түрүүн дээрээ салж сонссон. Энэ албатай юм байна. За тэгснэ. За тэгээд циркатрийн юм өөрөө амар замбраагүй төөрөлтөлтөй байх нь яг үнэндээ биш үү? Ийм зүйлүүд нөлөөлнө гэж. Бидний бүтээмжтэй байх үгүй, суралцах чадвар, юм хүлээж авах чадвар, сэтгэл зүйн байдлуудад өрчлөж нөлөөтэй байна. Тэгэд энийг судалдаг лидинг 2 ресерчийн ярилцлагатай хийсэн амар гоё үг байна. Тэрний юу гэхээр чи өглөө яг эрт босдог, тогтмол цагтаа босдог, шөнө хангалттай нойр авдаг, сэтгэл зүйн готролтой хүн надад чаддсан бол болоод ирээ. Тэгэхээр Бэлэгт хуралд оролцох гээд юмнуудаа бэлдээд өчигдөр 1 цаг унтлаа. Тэгээд Бэлэг явахаас өмнө эхлээд Франкфуртод сая буусан. Нийтдээ 9 цагийн эхлэг болсон. Тэгээд Монголын өглөөний 9 цагаас нисээд эндхийн өглөөний 11 цаг болсон болохоор тэгээд амар олон 9 цаг нисэн гэсэн мэдрэмж байхгүй. Яг 15-нд гаццсан шиг мэдрэмж төрч. Тэгээд дараагийн өдрүүд ер нь гайгүй нойроо зохицуулж байхаа ер нь нэг цагийн зөрүү үүсэхгүй болов гэж бодож байна. Монголоос явахаас өмнө ер нь жоохон бага унтаад ингээд зөрүү бараг л төгцсөн байсан. Өөр хэмтэй бүр яг нэг өглөө надад. Гэтэ энэ бүр ингээд Хэдэн цаг? 2 цаг. Аагүй. Тийм 2 цаг. Яаж 2 цаг вэ? Итгэхгүй дээ яваа болоод байна. Гэтэ энэ амралтын өдрүүдэд бол амар гоё байсан ингээд. Яг ингээд боломжийн унтсан байна гэх. Ачиг шиг 5 цаг. Боломжтой л байна. Өчигдөр хэдэн цаг? Өчигдөр бол алсан байна. 9 цаг. Гэтэ чи нэг цаг их унтсан. Тийм ээ. Нэг цаг өдөр унтсан. Нэг цаг өдөр унтсан. Тэгээ 9 цаг болсон. Би 7 цаг. Яаж чийсэн. За 2 цаг үдчихэд 2 цаг унтчихад ингээ үзье гэж хэлсэн. Гүй яах вэ? Жаас өрсөлдөж шүү дээ. Хин баг унтсан өрсөлдөж болно гэж. Яг цаг унтсан гэж бодод юм аа. Гүй яах вэ? Би ер нь боломжтой шүү дээ. Цаг унтсан. Яа. Ингээ шүнээ имбэлт тавьж шүү дээ. Гэж бодлоо. Ажлаас гарч байгаа хамгийн эрт цаг нь ингээ 12 болчихж байна. Өнөөдөр би орой. Тэгсэг. Ингээд анарагч 1.5 цаг болон агараг 2.7 цаг үндснээр 2 дахь 7 хоног эхэллээ. Иймээс нойроо сайжруулах арга хэмжээнүүд авч эхэлнэ. Мөн үүнээс хойш гэлах тэдний үндсэн дундаж цагаар буюу нойроо хасаж эхлэх. Тэгэхээр эхлээд хэдүүлээ унтах үед тархинд юу болдог вэ гэдгийг мэдэж авцгаая. Нэг унтаж байх үед тархи бие маань хэд хэдэн үе шатыг дамж ажилладаг. Үүнийг унтах мөчлөг буюу sleep cycle гэж нэрлэдэг. Нэг мөчлөг нь 4 үе шаттай. Эхнийх нь N1 буюу хөнгөн унталт, англиар light sleep. Энэ үе нь унтахын эхний шат бөгөөд бие тайвширч тархи удаашрч эхэлдэг байна. Хоёрт N2 буюу илүү гүн унталт, англиар deeper light sleep. Энэ үед зүрхний цохилт удаашрч булчин бүрэн сулрана. Энэ шат нь шүн дунд хамгийн их хувийг эзэлдэг. N3 гүн унталт буюу англиар deep sleep. Энэ үед бие мах бод нөхөс хийгддэг. Хүний энэ үед сэрэх нь маш хэцүү байдаг байна. Сүүлийн үе шат бол REM буюу урдам нүдний хөдөлгөөнтэй шат. Энэ үед ихэнх зүйд тохиолддог. Тархи идэвхтэй ажиллаж ой тогтоол сэтгэл хөдлөлийг боловсруулалт явагддаг байна. Нэг мөчлөг 90 орчим минут үргэлжлэдэг бөгөөд шөнийн турш 4-6 удаа давтагддаг байна. Тэгэхээр нойроо сайжруулахад андрофобимын зөвлөсөн дараах залуучуудыг хэрэгжүүлж үзье. Нэгдүгээр гэрэл ба харгуун зогсоолол орой болоход гэрлийн айл бол бүдэд байлгаарай. Шар эсвэл улаан тойтой гэрэл хэрэглүүл илүү хүнийг 50 байлгаж ундаг процессыг сайжруулна. Хоёрдугаар температур. Бие маань унтахын өмнө баг зэрэг хөрөх шаардлагатай байдаг. Тиймээс унтахын өрөөний температурыг 19 градус байлгах нь илүү боломжтой байна. Гуравдугаар хооллох. Орой хоолыг унтахаас 20 цагийн өмнө идэх нь илүү зөв. Хийдэх эсвэл идэх үнсгэн унтах процесс саад болдог байна.
Дөрөвдүгээр тайвширгуй. Унтахаас өмнө жаахан тайвширх нь чухал. Ном унших, намынхаа хөгжим сонсох, эсвэл зүгээр л амарх нь нойрсох процесс мөн эргээр нөлөөлдөг байна. Мөн түнчлэн анирэгчийн зөвлөсөн унтахынхаа өмнө талны урд дэвшээгээд байх юм бол цаанаасаа унтах сэрлийг өдөөж өгдөг. Сүүлд нь алкоголны хэрэглээ. Алкогол нь заримдаа унтахад тус болдог гэж санагдах боловч үндэ нойрны чанарыг эвсдэг, гүн нойр хүрэхэд саадч болдог байна. Өдөр унтаж болохгүй мó? Шин дутуу унтсан нойроо өдөр унтаж нөхөн гэсэн зүйл байхгүй. Гүрийж байгаад орой унтвал илүү сайн шүү. Яагаад вэ гэвэл Насмын төрсөн үнэн өдөртөө 20-с 30 минутын турш өдрийн 1-ээс 4 цагийн хооронд унтах нь сэтгэн бодолт, ой тогтоолт, зүй тогтолтой ор юмсыг хэрэгцүүлэн шийдвэр гаргах үйл явц зэрэгт маш их нөлөөтэй. Гэвч 30-аас илүү минут унтах нь орой унталтад нөлөөлдөг тул 30-аас илүү минут битгий унтаарай. Хэдэн цаг унтах ёстой мэдэх стресс чинь сайхан авах болсон цаг явуулсан юу байна. Цагаан цаг үлээж чад үлээгээд яваад байна. 0-оор бодоод одоо. Шинэ өдрийн чаленж үзээд шилжиж. Сия өчтөр баг хамгийн орой нийт хүлээд унтсан. Учир нь өнөөдрийн Брюсселд ихтэй бэлдсэн. Тэгээд өнөөдөр шууд 6-д боссон. Учир нь одоо бас Японы хөтөлбөрийнхаа ментор сешнд 7 цагаас орж шалгуулна. Тэрхүү бэлдэх хэрэгтэй. Тийм амар ядрахгүй байна. Баазрыг уулзах орж байна. Okay, keep going. Цаг 45 минут унтчихъя. За. Тэгээд deep sleep-тэй 30 минут унтчихъя. Тэр нь сайн гэсэн бүү? Мэдгүй. Ер нь deep sleep их үү сайн. Зөвлөгөө номер 1. Өдрийн 4 цагаас хойш 100 мг-аас их кофеин ягалмжтай зүйл битгий хэрэглээрэй. Үүнд кофе, ногоон цай, шоколад, energy drink гэх мэт зүйлс орно. Яагаад гэвэл бид энерги зарцуулах үед ATP хэмээх биохимийн процессын үр дүнд аденозин гэх нейротрансмиттер үүсэж тэр нь бидний тархинд барилах аденозин хүлээн авахгүйр дээр сууснаар бидний тархинд бид ядарч байна гэсэн тохиог дамжуулдаг. Харин бид кофе уучих юм бол түүнд агуулгадж байгаа кофеин цусаар дамжаад бидний тархинд очино. Тэр нь аденозиноос уртаад нөгөө аденозины хүлээн авахгүйрт орон сууцгана. Тэгэхээр аденозин хичнээн ялгарсан идэж хүлээн авахгүйч дээр нь кофеин байгаа болохоор бидний бие ядарсан байгаа ч гэсэн тархинд би ядарсан байгаа гэдэг тохиог дамжуулдаггүй буюу та ядарсан ч түүнийгээ мэддэггүй. Тийм болохоор хэсэг хугацаанд ядраагүй эрч хүчтэй мэд мэдрэгдэх боловч кофеины үйлчлэл алга болоход хөрөмтлөгсөн аденозин зэрэг хүлээн авахгүйр дээр сууж генет их ядардаг байх нэ. Yeah. The next morning. Ямар ч би юу яаж үсэрч харих юм уу? Яг үсэрч харих юм. жоохон ариобик шүү заяа. Гэртээ очиж хийё. Тийм гэртээ очиж тий. Тийм сал дийж байгаа юм тий. Яг камера хийдэг. Чи хизээ гэртээ арих уу? Арай. Угаасаа чи орой хөөн гэсэн. Хөөн тоо. Үнтэй коуч төлөхтэй. Гитуулна гэдэг ажлын байран дээр чи ингээд хүмүүс чи ингээд улам илүү цаг ажиллагээд яриад байдаг чи манайх зөв ингээд хөөж идэв. Шалгах шиг шүү шалгах. Ой надад хараад үгүй.
Үгүй өмнөх өдөр бүх өдрийн шалгах шинэ. Шалгаа. Дөрөвлөөр хагасан бүтсэн 2 өдөр бүтсэн. Тэрээс Миний дараа сумслаад шинэ. Наа шалгах энэ гад. Нэр 5.5-аас гуйсан. За. Загас гэж. Өдөр унтсан юм бол алах. За. Юу яриад байгаа энэ нэг цаг? Тий. Ингэж унтчих байгаа юм уу? Харин өчтөр хамаатнууд ирсэн. Гүй нэр харин тоглоомч тэгэл тэт чи шүнжэнгөө яриад тэгээд намайг шүнжэнгөө Радип чиг рэм 17 минут. Нарны гэрэл мэрэл алхаж байгаа юм уу та? өнөөх ялхаагүй. Өчтөр алхсан юм уу? Одоо өөрчлөлтөө. Одоо хийстэй юмнуудыг чеклээ тэр хүн тэднийг бүгдийг хийсүүгүй чеклээд баталгаад бижуулаад нэг газар л зураг апплод хийж орлоо. Тэгээд одоо тэгэндээ юу? Одоо чи яг үнэхээр дасгалаа хийж байгаа юу? Эртэд дасгалаа хийя гэдэг нь ажилтаа гэ тэгээд явсан. Орой очиж хийсэн үү? Челленж шүү хөөе. Би бас шүлгэж шүү. Башлах гэж байна. На хамгийн болохгүй бүтгэхгүй нөх нэг би юм шиг нэг юм гараадах юм. Аюул өвдөө өвдөө тухай. Амттай нэг. Үгүй. Дундаж цагаар би багтлаа л гэсэн үг тий. Яа. Гэрлэх юм. Ангийн дэвтэр бичсэн. Би одоо онлоо. Өглөөс та нар босоод орон тэрүүл өгсөж. Яа камера яаж ингэж чааж нэ тийчгүй мах тий. Нэг цаашаа хэлдэг юм яа. За хэдэн цаг унтсан? Энэ дарамт ч юм. Хийдэг. Одч. Тэгээ хараад хэддэг утсаа хараад. Нэмэр ч. Чи тэгэл зүгээр нэмэлэг утсан гэж хэлчих. Нэг гэж хүч ирчээ гэсэн чи өчтөр яриа багш таалан гэж хийгээсэн. Шинэ болохгүй. Би энэ даалгавар хийдгүй юм хариуцлагагүй асуудыг үүсгэж шаардсан юм байна. Даалгаврынхаа дьютейгийг 7 өдөр байсан. Тэгсэн чи 5 өдөр болгоцсон аахгүй юу? Тэгээ 12 цаг мэдэрч байгаа. Тэгээ даалгавар аваа шууд хийдэг нь яад болдгоо юм. Бачууд хийх насаа байгаагүй. Бас үндэ олон даалгавар байсан. Би хүмүүсийн даалгавраас чиг шалмаагүй. Асуудал нойр биш байсан байгаа байхгүй юу? Асуудал хэзээ ч нойр байгаагүй. Нойр шийдэл байсан. Асуудал бол хариуцлагагүй байдал байсан байгаа байхгүй. Даалгавраа авчирч хийдэг. Яаж тэ ахаа. Таслаа зүйдэг. Би гой мэдсэн бол болохгүй юу? Хариуцлагагүй байхгүй. Цагтаа ингээд амраад яа ий би ч н одоо том болсон хүн өдр гэдгийг мэддэггүй байхгүй. Шоуд гэж боддог байхгүй. Бисэд гэж боддог байхгүй. Би л охоо гэж боддог байхгүй. Тэ? Асуудал бол тэднэр байсан байна. Энэ чаленжерөөсөө тэрийг олж илрүүлж чадлаа. Тэ? Би чи наад зургаа. Таяа байж. Бид ч аав гэдэг нь хамгаалагч зогсоод байгаа юм хэвчээ. Сууч. Андрей л одоо гайг унтсан гэж найд идэ. Тэ зулгаарай. Яманд явж ирсэн шүү дээ. За. Хайр хэдэн цаг унтсан? Би энийг холбож харах гэж. Цагаараа харсан. Эцсийн найдвар шүү. Сайхнаа. Чин зурхаа. Хамгийн чимээгүй тэрнээс хойш сэрчээ буцаад унтсан гэсэн чинь хэмжээгүй. Тооцоо 8-аар тооцсон юм яа. 9-оор тооцсон ч. Илүү унтвал та яана шүү дээ. Тэгээд ер нь шүү дээ. Ер нь хүний бие нэг тийм ритм циклд аюу олон аюу сайн ордог юм байна. Хоолны хувьд ч тэр, нойрны хувьд ч тэр ямар ч туршлын хувьд тэр заяа.
Тэнгуү жишээлбэл өглөө босох дээр бид нар өөрсөндөө хамгийн их хортой хийгээд байдаг зүйл ажлын 5 өдөр өглөө ажилдаа явчихгоотаа хагасан бүдэнсээр нь унтыг гэдэг те. Тэр жишээлбэл дараагийн 5 өдөр болгон өглөө босоход бүр улам зовлондоо болгож хувиргаад байгаа зүйл байгаа байхгүй. Циклтэй дахин урмаар байдаг, тасмаар байдаг. Тэнгүүд бид нэр тэрийг хүчээр оруулахгүй байгаа байхгүй. Зарим хүмүүс яадаг ч те. Яг юунд сэрүүлэг тавьсаар хагаад нэг цагтаа сэрсээр байгаа сүлдөө сэрүүлгийнхаа яг өмнө сэрэл дүр гэдэг гардаг болчихдаг те. Circadian rhythm доктортой байгаа ер нь тарих тэр ритмийг бүр амар сайн хадгалж явж чаддаг байхгүй. Супер. Яг цагтаан шиг ажиллаад шүү дээ. Одоо бас яг нэг тогтмол хоолоо идэв хүмүүс одоо жишээ цэцэрлэгийн хүмүүс яг цэцэрлэгт хоол идэх цаг нь болонгод өсөд эхэлдэг те. Тэгэхээр шууд бусаар удирдах чадахгүй тийм зүйлүүдийг тойруу замаар би хэрхэн ажилладаг гэдгийг ойлгоод тэр зарчмууд нь хийх илүү зөв юм шиг байна. Тийм болохоор circadian rhythm-ийг алдуулахгүй тулд жишээлбэл орой ядаж үзгээ болдгоо маа гэхэд шөнийн тохиргоо байдаг шүү дээ. Жоо шар болгочдаг night shift гэдэг. Тэрэн дээр нь тавьж шаардлагатай байх нь өглөө аль болох зандаа өдөр болгон чадвал нэг цагт босоод түрүүний тэр өглөөний туяа гэдэгтэй өглөөний тэр туяаг мэдрээд яг хэцүүтэй юм шиг байгаа. Тэр өглөөний туяаг мэдхдээ ямар нэгэн шилний цанаас биш. Яг шууд тусгалтай гадаа. Цонх бол нөлөөллийн боловчдаг гэж байгаа юм. Сони юм цонх нөлөөллийн боловчдаг мөртлөө нүдний цонх нөлөөллийн боловчдаггүй. Гадаа хүн унд нүдээ хаацсан унтчих юм бол өглөө болохыг мэдээд өглөө боллоо босч. Харин тийм амар шилийг суралтай газ. Тэгэхээр үзэгчтэйгээ circadian rhythm ингээд илүү хүн судлаасаа гэж амар хүсэж байна. За өнөөдөр багийн нойрны чаленж маань гиснээс хойш багийнхныхаа хүчилмөрөөр аваад хэсэг хугацааны дараа 7 цаг унтлаа. Тэгээд аймаг гоё би амарсан мэдрэмжтэй байна. Нөгөө хэд маань бүгдээрээ 7-оос дээш цаг. Гэхдээ хэтрүүлэл 8-аас дээш хэтрүүлэлгүй унтсан болохоор 7 цаг унтсандаа маш гоё байна. Тэгээ би нөгөө ингээд 5-аас 4, 5, 6, 5-6 цагийн хооронд унтаад яадаг даа бас хэсэг хугацаанд яж байгаа тасчдээ юм шиг байна. Нөгөө цагныхаа юу дээр 7 цаг 20 минут унтах хэрэгтэй байсан. Тэрийг гүйцэтгүүлэх гэж байгаа хэцүүцсэн. Тэгээд яг ч гүйцэлдүүлээгүй. Унтчлаа. 6 цаг 24 яг харлаа. 6 цаг 24 минут унтсан байна. Гэтэ би нэг жоохон илүү унтсныг өөр байсан юм аа. Тэгээд тэрийгээ дараал яг гой таарах байх. Гэтэ миний хувьд бол аюугаа зэрэг байна. 6 цаг 24 минут унтсан ч гэсэн. Тэгээд ядаж 5-аар унтсан болохоор. Энийг нэг гомдлохгүй одоо унтаач тэгээч гэхгүй. Дараагийн доо нэг юм байх болтгоо. За одоо 21 хоногийн биднүүсийн датаг манай шинэ видео симуляц болгосон байлаа. Симуляцэн чаш. Анимашн. За ямар нэг юм болгосон лээ. За өдөр нэг гинэ. За. Мосог. Пүү энэ хак амар хөвдөг шар. Ангараг биш. Галзуу оны өдөр. За оол ш тоглолт. Харин тэгээд байна. Зүрхний тоглолт. Йоо. Энэ бүр электрокардиограмм шиг юм гарахгүй тэхүү. Ийм гарах юм бол нөгөө хүн чинь баг амьд тийм үг гэж гарах байхаа. Тэр одоо ингээд миний харах юм бол бүр ингээд дээш зүрхний импульс шиг дансалж өгч. Энэ баг нөгөө хамгийн доод хязгаарууд нь баг минийх байгаад нөгөө юу. Тэр энэ чинээс нэг сонир зүйлийг ажиллах хэрэгтэй. Хөрөний шүчиг байгаа ч гэсэн цаанаа нэг сонир зүйлийг илэрхийлээд байгаа хгүй. Тэр нь баг унтсны дараа хүн хэтрүүлж унтаад байна. Хэтрүүлж унтсны дараа хүн баг унтаад байна гэдэг зүйл ажиллагдаад байгаа хгүй. Хэтрүүлж унтсны дараа нойр нь хүрэхгүй. Баг унтсны дараа хэтрүүлж унтаад тэгээд бинийгээ хоолсон тэр хортой цикл үргэлжлүүлсэн ажиллагдаж байгаа хгүй. Гэтэ сүүл рүү үед ажгүй бас өсөөд дундаж руугаа ороод байна. Окей. Бас дэчвэ. Хөөе. Дунд чинь тэгээс хайжирч байгаа юм уу?
Энэ дунд чинь. Дундчт нь за яана хөөш. Дундчт нь их амар өөрчлөлт орсон юм шиг харагдахгүй байгаа боловч арай докторцсон юм уу гэмээр бас гэхэд бас арай цөөхөн өдөрч юм шиг докторцсон ч юм шиг үгүй ч юм шиг харагдчих шиг байна. Тэгээд Ногоондоо багтуулцаа. Ногоондоо тийм ээ тий. Ногоо нь болохоор арай нөгөө эрүүл унтах цаг биш Тийм тий. 6-аас 8 цагийн хооронд. Амар дээж дошоо савлгаатай байж хагаад хөрөөний шүтшиг явж хагаад ногоонд арай багтаг болсон юм шиг хийж илэгдэж чинь. Надад бол амар юу өдөр их тусам би гайгүй юу болоод байгаа юм санагдчих. Эсвэл би тасаад байна гэж байх уу? Найзуудаараа туршаад тэгээ өнцдгүү найзаагаас ханзаатаа дунтуулаад байвал бас болох байхаа. Тэгээ нойр бол их чухал юм бэлээ. Ер нь ингээд яг нойрын унтах ёстой гэдэг мэддэг ч гэсэн ингээд унтахгүй яваад болоод идэг болохоор тоодоггүй байсан чинь яг ингээд нойрны челленжд орж байгаа гэдэг худлаа ингээд дотор бас нэг байгаад цахгүй. Тэгээ ингээд унтахгүй байж болох юм нөхцөл байсан ч гэсэн хийх юм ихтэй байсан ч гэсэн за ядаж унтахгүй болоос болохгүй гэж бодож байгаа юм чи. Яж яах нэг гэрлээс бидний дундаж цагаар унтчихсан болохоор бас нөө хүм бодоод амаа. Нойрны сэдв яг үндэ бүр аимшигтэй гүнзгий юм шиг байна. Тэр циклийн ч тэр холбогдож байгаа юмнууд нь ч тэр тэ сүдэ сайенсууд руу ингээл зүүдэндээ алхаж босдог явдаг астрал аялмал ч юм уу бүр ингээд явдаг ч юм уу тэ түрүүний тэр сүнсэнд харуулах гэдэг ч юм уу тэ бидний дээр сэн санагдаад байгаа зүйлүүд нь маш сэн сонирхолтой орд юм байна. Магадгүй нойрны тухай энэ бичлэг өөрөө бүр гүн ороо тэ тэр сэн сэн агуулгууд руу ороод явхад бол аим сонирхолтой байхгүй. Бодод үзэлтэй. Яг эцсийн хувьд энэ унтах гэдэг шаардлага нь яг энэ байна гэдээ гаргаад ирэх алим шиг зүйл байхгүй мөртлөө тарихтай тарихгүй бүх амьд организмууд өөрөө ямар нэгэн байдлаар байгалийн удаатай адилхан буюу байгалийн паузууд авах. Хэвшилтан байж. Нойрны тухайн агуулгыг бүр батаа их юм бол яг энэ сизонч болох болохоор биш болоосаа хэлээ. Энэ дээр бол хэдүүлээ зүгээр яг яаж өөртөө нойрыг ядаж хэрэглэх нь чинь өдөр тухайн гэдэг байгаа юм байна. Гэвч тийм биш